За ингээд битээр Солонгос дахь зорьсон ажлаа бүтээгээд маргааш нутаг буцахаасаа өмнө өнөөдөр битээрт цаг гарсан учраас Сөүлээс хаа хол Солонгосын Кимпуг зорин ирсэн байна. За Кимпуг зорин ирсэн шалтгаан маань юу вэ? Хаа хол маш гоё газар таанаар танилцуулна. Одоо дэлхийд Генесийн одоо дээд амжилтыг тогтоосон 2190 судалтай хамгийн том кофе шоп руу бүгдээр орох гэж байна. Come on. За хамгийн том кофе шопыг та бүхэн танилцуулах гэж байна. Тэ нийтдээ би нэг давхраас дэшаага 5 давхар том байгууламж байна. Дэлхийн хамгийн том кофе шоп болон тэмдэглэн үлдсэн газар Солонгосод байна. Энэ газрыг л үзэхээр та Сөүлээс ирлээ. Метрон цугаад тэр метроноос ирж буугаад автобусанд суусаар агаад нэг цаг 30-40 минут яваад энэ газар ирж байна. Тэгвэл таны харуулвал за нөгөө алдартай кофе шопын өмнө одоо Генесийн рекорд тогтоосон энэ том эмблемтэй хөшөөн дээр бид нар ирсэн байна. За тэгээд юу гэхээр 2023 оны 4 сарын 1-нд нэгдсэн байна. 2190 судалтайгаар одоо Генесийн амжилтыг тогтоожээ. За Positive Space 566 буюу эерэг орчныг бүрдүүлэх ийм одоо том объект нэгдсэн байна. За энэ харахад бол зүгээр нүд улаан сүр техниктэй алтлаг тий харагдаж байна шүү. За тэг үүднээсээ бас их гоё орчин өгтөж авч бай хартай багнууд байна. За энд нэг юм хоёр көшөө агч чинь кофе сууж шинээс тоосон. Гэлцэл тал сон газар байна. Яа ингээд нэг давхарт нь стол аргу дэлхийн хамгийн том кофе шоп болсон гэсэн шиг нүсэр том байгууламж байна. За үүднээс орж ирэнгуут нэг давхартай маш гоё гэрлэн чимэглэлүүд өгтөж авч байна. За эндээ захиалгаагүй хэсэг нь байна. Менюнуудын сонголтууд за ганцхан кофе бэкер зарахгүйгээр бас хөнгөн хоолнууд зарагддаг бололтой. За ерөнхийдөө үн ханшийг харах юм бол Солонгосын хувьд нь харах юм бол үнээс боломжийн харагдаж байх гэж нэ. За энэ газрыг интернетээр хайсаар агаал олж ирсэн дээ. За ороод ирэхэд бол маш гоё сүр жавхлантай бас тансаг хүн болон өөрийнхөө дуртай газар гэдэг тав тухтай суух боломжтойгоор бүрдүүлсэн байна. Мэдээж бол энэ талаар сочтой ярих юм бол байх. За энэ ширээмэрийг харалтай. Янзыг ширээнүүд хэрэглээс татдаг байна. За амтлуудаас гадна хажууд нь бас өөрийн шопинг ус байгаад байгаа. Тэр хүмүүс амрангаа шопинг хийгээд дээрээс нь айс өвчтэйгээ ууцаад за хаадаас зорж ирсэн байна да. Мэдээж яах вэ? Кофе авна, кофе даруус бас гоё амттай авнаа. Амнаа. гоё харагдаж байна. Жабны юу ах вэ? Энийг ихтэй авна. За чи ч миний хамтыг хэлүүлтгүй мэдэндээ өөрөө сонгоцтой. Венер ч бас
치즈케이크 дуртай гэж байгаа. Энэ хот газар бас Яаж мэдвэ? Баярлаа. Амар суухан маа захиалаад я. Чамон эйд. 예. 아이스로. 아이스로. 네, 카페 라떼. 자몽이드. 제 하트 나포테로 그러면. 네, 하트로. 하스로. 네. За, бисаа кофегаа уучлаа. Одоо та бүхэнд гоё танилцуулъя гэж бас бодож байна. За, тэр юм шиг явна. Энэ гоё юм амарсан. Оюутан залуучууд бас хийж зөвхөн оюутан залуучууд энэ бол бол гоё тустай. Амархан гоё чинь хэлсэн юм. Эндээс ингэ кофе шопоо хийж байгаа юм хаас. Кофе шопыг бол солонгосчууд бол тэрхүү утгаар нь одоо юм соёлжуулж байгаа. 자, 이거 너무 자꾸 와서 비로 보이는 나이스 스토리가 보여. 아무나 저거 여기가 자기 옷을 하고 чин хүүхдүүд бол зөвөр тансаглал. 갈 거야 우리 1분 지났어. Аян тус яваа өрөөлөд байж 19 захиалгын өрөөлөд бас байдаг юм байна. Янз бүр. Хүн яг өөрөө зураг авах юу юм бэ? Зургийн фон юм бэ? бас ийм option бас байна. Тэгээ өрөөлөд хайж байгаа юм байна.
자, 나는 제가시 오래 진짜. За, энэ хэсэгт бол ингээд солонгосчууд бол газар суух юм соёлтой ард хүмүүс бол тийм соёлд одоо тохируулаад бас юм бас засал хийсэн байна. Кофе шопын босдог гоё юм одоо гэрлэн чимэглэл бас лээд гэрлэн бас юм өөргөлтүүд бас гоё байна. Яг гэрлээс хамаараад юм бас хаан суухад бас сонирхолтой юм байна. Бага гэрлийн шийдвэрүүд их вэ шүү. Тийм ээ. За ингээд бидтэй хамт байсан баярлалаа. Дэлхийн хамгийн том кофе шопоос та бүхэнд өнөөдөр хүргэлээ.